одоо асуудлаар баярмаа гишүүний санаачилсан хууль, засгийн газрын гишүүний санаачилсан хууль, засгийн газрын зүгээс санаачилсан хууль хоорондоо нэлээд зарчмын зөрүүтэй байсан. Тэгээд энэ зарчмын зөрүүтэй асуудлуудаа шийдээд орж дундын хөлбөр байдлаар орж ирж байгаа шиг байлаа. Гэхдээ энд нэг хоёр үгийг бас хэлмээр санагдаад байна. Ер нь бид нэг философи үзэл санааныхаа нэг таагүй хуучинсах хандлагаасаа салах хэрэгтэй юм байна гэж харагдаад байна. Иргэд хөдөлмөрлөөд, иргэд авьяасаа, цаг хугацаагаа, амьдралд хувийнхаа одоо ад жаргалыг зарим хэсгийн золиослоод бизнес хийгээд орлого олж байгаа энэ үед тэр орлогын дийлэнхийг нь иргэдийн халаасанд үлдээж сурах ёстой гэдэг энэ нэг төрийн бодлого бол иргэндээ ээлтэй төрийн бодлого шүү дээ. Олсон бүх юмнаас нь яаж игэл татаж аваадах юм, өөртөө нэг хөөе цуглуулж байгаа юм шиг төсвүүдээр цуглуулад аваадах юм, тэрүүгээрээ иргэдээс илүү ухаалаг юм шийдэж чадна гэж боддог, иргэдээсээ өөрсдөө ухаантай гэж эндүрдэг албан тушаалтнуудын хандлага бол яг үндсэндээ иргэдээ ядуур төрөө авилгатай л болгож хувиргаж байгаа. Тийм учраас нэг зарчим төрд сул зарах мөнгө бага байна гэдэг чинь тэнд авилга үүсэхгүй л гэдэг логиктэй. Иргэнд өөртөө зарах мөнгө байна гэдэг чинь тэнд бизнес рүүгээ хөрөнгө оруулалт хийж болно, үр хөвгт рүүгээ хөрөнгө оруулалт хийж болно, өөрийнхөө ад жаргалыг бүтээж болно гэдэг бас логиктэй. Айл болох иргэддээ боломжийг үлдээж, айл болох албан тушаалтнуудад ажлыг нь, хариуцлагыг нь үлдээж сурах гэдэг бол Монголын төрд бас их дутагдж байгаа бодол санаа шүү. Ер нь болж игэл уулуурхаагаас бусад бизнес дээр иргэддээ бизнесийг хөнгөвчлөх, орлогыг нь хувьд нь үлдээх, тэр олсон мөнгөө өөрөө юунд зарах вэ гэдэг эрхчлөөг нь гэр оронд нь үр хөвгттэй нь хамгийн хайртай тэр хүмүүстэй цуг үлдээх гэдэг бол төр өөрөө зөв байгаагийн нэг хэмжүүр гэдгийг бид бүгдээр бол ойлгоод аваасаа гэж хүсэж байгаа. Бид хувийн орлогын албан татварыг 1% гэж уулын тэр бодлого боломжийн хэмжээгээр өргөдөө дэмжсэн бол зөв байсан. Нөөтийг бас 5% болгол уулын зөв шүү дээ. 10% болгож аваад буцаагаад тэдүүвийг нь чамд өгнө. Тэгээд чи дунд нь суглаа аваад өөрийнхөө мөнгөөс азтан болоод авч ивэл бас чиний хувь заяа гэх мэтлэн яг энэ бодлого чинь бол иргэнийг доромжилж байгаа доромжлол шүү дээ. Тэрний оронд нөөтөө 5 болгоод буцааж өгөх 2% нь байлгаад тэр нөөтийн 5% төрд биш иргэнд үлдэхээр иргэн дахиад бизнес рүү хөрөнгө оруулалт нь шүү дээ. Ажлын байраа дахиад нэмнэ шүү дээ. Үр хөвгтөө арай гайгүй боловсролтой болох гэж оролдсон шүү дээ. Өөрийнхөө амьдарч байгаа орон сууцыг арай жоохон чанартай болгоод амьдралын чанараа дээшлүүлэх гэж бодно. Тийм учраас бид аль нам байгаас үл шалтгаалаад Монгол улсад уул уурхай байгаа нэг ийм байгалийн нөөц байгаа. Энэ нөөцдөр түшиглээд бусад эдийн засаг бизнесээ солонгоруулъя гэж бодох юм бол энэ чиглэлээс бусад салбарыг аль болох бизнесийг нь хөнгөчүүлж, эрхчлөө олгож, тийшээгээ хөрөнгө оруулалт хийх боломжийг нь нэмэгдүүлж, тэнд ажлын байр бий болгох санаачлагуудыг нь урамш. За санал хэллээ. Бүрэг жойн сайн зэрэг.